2 дахь жилдээ Даншиг наадам хүрээ зам шашин соёлын наадмыг энэ сарын 6-7-нд Хүй 7 удагт зохион байгуулах гэж байна. Даншиг наадам хүрээ зам шашин соёлын наадам энэ сарын 6-нд өглөө 9 цагт эхлэх бөгөөд энэ наадамд 1000 орчим лам нар оролцох юм байна. Улсын хурлын анх дугаар чуулганыг энэ 7 хоногт багтаан өндөрлүүлэх бол засгийн газарт дэд сайдаа тодруулах агентлагийн дарга нараа томилох ажил хүлээгдэж байна. Хуулиараа дэд сайд нарыг засгийн газраас томилдог. Монгол Ардын нам дотор дэд сайдад горилогчдын тоо олширсан учраас өрсөлдүүлж сонгохоор болжээ. Мэргэжил мэдлэг ажлын дадлага туршлага намд ачаа үүрэлцэж ирсэн байдал зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзаж үзэх юм байна. Монгол бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд Хятадын Тянжин бомбд Монголын Улаанбаатар, Оросын Улаан-Удэ хотын чиглэлд олон улсын ачаад тээврийг 8 дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэхээр болжээ. Олон улсын автотээврийн уг чиглэлд Тянжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч замын үд Сайншаанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч Улаан-Удэ хүрэх юм байна. Монгол болон Оросын холбооны улс олон улсын тээврийн конвенцэд нэгдээд байгаа бол Хятад үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа юм байна. Анх дугаар чуулган энэ 7 хоногт завсарлаж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрв энэ 7 хоногт анх дугаар чуулганыг завсарлуулбал ээлжит бус чуулганыг зарлаж болзошгүй байна. Учир нь улсын төсвийн алдагдал 1.2 их 80-д хүрсэн бөгөөд төсвийн тодтоглыг яаралтай хийхээс өөр аргагүй байна. Одоо сар бүр олгодог хүүхдийн 20,000 төгрөгийг санхүүжилгүй гэсэн шалтгаанаар төр зогсоогоод байгаа юм. Хүүхдийн мөнгөийг тавихад төсөвт 140 тэрбум төгрөг шаардлагатай байна. Зам тээврийн хөгжлийн яам 7 хоног бүрийн даваа гарагийн 8 цагт шуурхаа хуралцдаг болсон. Өчигдрийн байдлаар шуурхаа зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцжээ. Тухайлбал төмөр замын тээврийн тариф, төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ тарифын асуудлаас илүүтэйгээр тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр наривчлан гаргах нь илүү оновчтой талаар ярьжээ. Улсын хурал болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд төлөөлөгчд 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ авилгатай тэмцэх газарт мэдүүлэх хуультай. Хуульд зааснаар энэ хугацаа ирэх баасан гарагт дуусгар болж байгаа юм. 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар шинээр сонгогдсон гишүүд тангарага өргөж улсын хурлын гишүүний үнэмлэгээ гардан авснаас эхэлж тооцвол хуулийн хугацаа ирэх баасан гарагт дуусч байгаамаа. Өчигдөр Тойлт дунд сургуулийн захиргаа эцэг эхийн төлөөлөл зарим оршин суугчдын хамтаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгчээ. Тойлт дунд сургуулийн захирал Жаргал сайхны хэлснээр спорт зал барих талбай нь хүүхдийн тоглоомын талбайтай огт давхцаагүй гэдгийг мэдгдлээ. Улмаараа Тойлт сургуулийн эзэмшил газар нь наран оргил сөөхтэй давхардаагүй хэмээн дүгнсэн нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичгийг үзүүлжээ. Монгол Ардын намын гишүүд дэмжигчид цэгцрэх хөдөлгөөнийг байгуулжээ. Тэд өчигдөр мэдээлэл хийж цаашид мэргэжлийн засгийн газарт хөндлөнгөөс шүүмж өгч дэмжиж ажиллах болсон тухай мэдээллээ. Хөдөлгөөнийхний хэлж буйгаар тэд Монгол Ардын намыг дэмжигч жирийн иргэдийн төлөөлөл юм байна. Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Үлзий нар хэлэхдээ сөрөг хүчин болох ардчилсан нам дотроо асуудалтай, бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдaltaй байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажилуулж, бүлгэн үүсгэж, ерөнхий салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч дэмжиж ажиллана гэж мэдээлжээ.